Энэхүү өглөөний 10 цагт хуралдах 5-9 улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 16 цагийн орчимд эхэлж 2026 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр улс төр эдийн засгийн ашиг сонирхол хүндсэн хурц маргаан өрнсөн. За ялангуяа Эрдэнэс таамаглалын удирдлагын оролцоо, нүүрсний орлого, галтны олборлолтын тооцоог гишүүд бодит бус хийсвэр тооцооллоо гэж шүүмжилж, эрх хоригчдын дотоод зөрчил төсвийн хилцүүлэгт нөлөөлөх болсныг анхаарууллаа. Ийхүү 2026 оны улсын төсвийн төслийг тойрсон хилцүүлэг улсын хурлд улс төрийн хямрал, эрх баригчдын дотоод зөрчлийг улам тод харууллаа. Монгол Ардын намын бүлэг завсарлагаад дуусгасан ч чуулганд гишүүдийн эрдэмүү, чуулганы уралдаанд маргаан хариуцлага нэгсэн шүүмжлэл дунд үргэлжиллээ. Тухайлбал улсын хурлын гишүүд эдийн засаг хөгжлийн яамыг ажил үүргийн давхардалтай бодлогоо хэрэгжүүлдэггүй гэж шүүмжилсэн. Учир нь сүүлийн үед алт тогтмол өссөн ч хөрөнгө оруулалтын менежментийн компаниудаа хөдөлгөж чадаагүй байна. Засгийн газраас дагаж оруулж ирж байгаа хууль бодлоготой холбоотойгоор асуулт асууад байгаа. Учир сайдаас бусад хүн алга нөгөө сангийн сайд эсвэл ерөнхий сайд юм ороод ирсэн бол илүү тодорхой хариулах байх гэж бодож байна. Эдийн засгийн яам өөрөө прогноз хийгээд бодлого гаргаа явж байгаа эдийн засгийн тооцооллууд дээр. Одоо бид нар жишээлхэд алтыг бол унана гэдэг төсөөлөл ойрын үед ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд алт бол тогтмол өсөж ирсэн яг миний мэдж байгаагаар бол. Гэтэл бид нар одоо болтлын нөгөө хөрөнгө оруулалт менежментийн компанийг хөдөлгөж чаддгүй. Бид нар яг одоо хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй одоо хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, засгийн газрын бонд үндэцээс авах чиглэлээр бол одоо ажиллах эрх зүйн орчин бол бүрдсэн. Гэхдээ үндэсний баялагын сангийн хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжлийн санхүүжүүлэх зорилготойгоор бол бас хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Сүм мартчихсан Монгол Ардын намынхаа л гэж хэлмээр байна. Ажиллая. Эсвэл та нар одоо ажиллаад зарлаад байгаа юм уу? Нэг бол тэрийг одоо ийлхэл. Одоо энэ тагим чинь 68 гишүүнээс 7 Ардын намын хурлын гишүүн биш. Нэг бол одоо энэ ажил аюултай албан ёсоор зарлалт юм уу яа тийм. Цалингаа нэмээд байгаа юм уу? Одоо сая яг энэ дээр сая улсын хурлын чуулганы танхимд хүүхдүүд танилцж чинь тэгээд ажлын хэдэн өмнө гэдэг ойлголттой бутчих тийм орноос ч. 9 сарын 1-нд улсын төсөв өргөн барьснаас хойш 76 хонжийн түүний 56-д та нар хоорондоо ямбилт судалтлаа шүү дээ. Нийн үгүй үннийг хэлэхэд Монгол улс хоёр уул уурхай яамтай болоод удаж байна. Эрхэм гишүүд бас энэ зовлонг ойлгож аж үйлдвэр эрдэс баялагын яам буюу уул уурхайн салбар хариуцж байгаа сайдаас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс 5 толгойтой холбоотой асуултыг засгийн газрын хэрэглэх газрын сайдаас асууж ивэл их зүгээр байгаа юм шүү. Би энэ асуудлыг засуулах гээд их олон удаа ярьж байгаа. Эрх хоригч Монгол Ардын нам дотоод маргаан бүлгийн сахилга төсвийн хариуцлагын асуудал дарагдаж, улс орны 2026 оны санхүү эдийн засгийн гол баримтчгийг хилцэх явц улс төрийн блоклогдсон нөхцөлд үргэлжиллээ. Төсвийн хилцүүлэгт нүүрсний орлого, алтны олборлолт, баялагын сангийн бодлого зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс гадна эрх баригчдын дотоод хуваагдал, хариуцлагын механизмын сул байгааг ярьлаа. За энэ нь 2026 оны төсөв зөвхөн тоон үзүүлэлт бус Монгол Ардын намын дотоод удирдлагын хямрал, төрийн бодлогын зөрчлийн тойл болж хуурсныг харуулсаар байна.